Сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэнд хүргэе. Тэгээд би өнөөдөр яагаад энэ ингээд сууж байгаа вэ гэхээр би сая нэг зураг авалтаар Хонконг руу яваад тэгээ нэг манай зураг авалтын багийнхан маань надад нэг бүтээгдэхүүн бэлэглээд тэгээ 5 хоногийн хугацаанд хэрэглэж үзээд тэгээ надад маш их таалагдсан болохоор та нартаа гаж гисэн хуваалцъя гэж утсан юм. Английн Q&A гэдэг брендийн бүтээгдэхүүнүүд нэлээд судлаад, хуцаараа судлаад тэгсэн чинь Q&A брендийн бүтээгдэхүүнүүд маань англид үйлдвэрлэгддэг. Тэгээ борлуулалтаараа 3-т бичигддэг юм байна. Эхний таалагдсан шалтгаан. Хоёр дахь таалагдсан шалтгаан нь юу вэ гэхээр одоо Q&A брендийн бүтээгдэхүүнүүд маань чеклисттэй ардаа яг ямар арьсан тохиромжтой нь бүгд ойлгомжтой. 3 дахь шалтгаан нь юу байсан бэ гэхээр органик найрлагатай. Тийм учраас түрхэхэд ямар нэгэн юм асуудал өгдөөсэйгүү 5 хоног миний ярьсан. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн ашигламаар байвал ретинолыг ашиглаж болно. Нөхцөлтэй байгсанмаар байвал niacinamide-ыг ашиглаж болно. Цайруулмаар байвал vitamin C serum ашиглаж болно. Тэгээ бүх одоо энэ найрлагуудаа ашигласныхаа дараа бүгдээрээ энэ чийгшүүлэгч тосоо заавал түрхэх хэрэгтэй өглөөрөө. Тэгээд нарны тосны талаар бас ярихаа яг мартчихжээ. Энэ нарны тос маань болохоор пептайд нарны тос хөгшрөлтийн эсрэг өдөр тутамдаа төрөхөд ингээд анх төрөхээр тэгээ ийм савлгаатай бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж байгаарай. Яагаад гэхээр ийшээ хизээч агаар нэвтрэхгүй. Тийм болохоор ямар нэгэн бактери үржихгүй, найрлаганд нь өөрчлөлт гарахгүй гэсэн үг. Ингэж хавдаж гардаг. Тэгээд органик бүтээгдэхүүнүүд ер нь бол жоохон бөмбөргөөд идэг байхгүй юу? Би тэрийг бол ингээд хувийн туршлагаасаа мэднэ. Тэгээд анх ингээд ер нь нүрэн дээрээ туршиж үзээд бөмбөрхнөө гэж бодоод түрхсэн чинь ингээ айгүй хурдан шингээд ямар ч наалцсан, зууралцсан мэдрэмж байхгүй. Дээрээс нь нарны цосоо түрхчээд шууд буудалт хийхэд өдөржингөө миний нүур огт гялаагаагүй гэж боддоо. Тэгэхээр ингээд нүрийг тослогдуулдаггүй. Дээрээс нь чийгшлийг маш сайн өгдөг. Энэ хоёр байхад ер нь бол битүүний арьс болчтой шүү дээ, тий. Тэгээд бас нэг одоо зураг авалтын үеэр миний нүрэн дээр энд хоёр юм гарах гад, энд бас хоёр юм гарах гад би нэхээ сандраад маргааш нь маш чухал зураг авалтайсэн баггүй юу. Тэгээд энэ Q&A-ийнхаа ийм нүүрстэй маск байдаг. Би та нарт харуулъя л да. Ийм нүүрстэй маск байдаг. Энэ маскнасаа жоох нэг аваад яг ийм нөгөө spot treatment буюу ийм одоо цэгжилж түрхдэг штеп. Тэгж түрхээд 10-аас 15 минут гэсэн заалттай байсан. Тэгээ би жоохон айгаад 10 минут байлгачаад угаасан чинь маргааш нь миний тэр батганууд юучгүй алга болчихсон. Тийм болохоор энийг бас яг тэгэж одоо арьсаа цэвэрлэх замаар одоо батгаа эмчлэх замаар бас ашиглавал их зүгээр. Тэгээд энэ одоо жишээ нь та нар анзаарах юм бол энэ hyaluronic acid буюу гиалуроны хүчилтэй, энэ коллагентэй, энэ ретинол гэд найрлага болгоно тусдаа байдаг учраас тэр үйлчлэгнүүдээ ингээд 7 хоног болгон сөөлжлөд ашиглахад айгүй зүгээр. Тэрнээс таалагдсан. Q&A брендд маань ер нь бол chemical гуйжуулагчнууд байдаг. Chemical гэдэг нь одоо химийн гуйжуулагч гэсэн үг байхгүй юу? Glycolic acid маань өөрөө органик найрлагаас одоо гаргаж авсан chemical гуйжуулагч байдаг шүү. Арьсандаа хизээж битээ physical гуйжуулагч хэрэглээрэй. Scrub битээ хэрэглээрэй. Багаас нь тогтуудаа органик найрлагатай органик бүтээгдэхүүн хэрэглүүлэх юм бол ер нь бол толгор гэхээс илүү тий надад бол эрүүл арьс айгуу гоё санагддаг байхгүй юу. Зөв хэрэглээд сурч байгаа юм бол таны арьс зүгээр яг юм дотроосоо гэрэлтсэн эрүүл юм гоё арьстай болдог. Нэмж хэлэхэд нэг зүйл байна. Энэ гэхдээ маш чухал зүйл. Энийг ерөөсөө охид бүсгүүчүүд огт одоо анхаардаггүй юм шиг нэг бол жоохон үл таагаад идэг юм шиг санагддаг байхгүй надаа. Юу гэхээр энэ бүтээгдэхүүн тухайн улсаас яг ямар тээвэрлэлээр Монголд орж ирж байна. Хүлдэх, халах те айгүй том асуудлууд энэ чинь бүтээгдэхүүний найрлагыг тэр чигт нь алдагдуулдаг. Тэгээ Q&A брендийн бүтээгдэхүүнүүд болохоор агаарын тээвэрлэлээр Монголд орж ирдэг. Бидний гар дээр яг зөв тээвэрлэлээр орж ирдэг учраас энэ дээр би бол бүр яг юм хоёр гараа өргөө дэмжгээр байдаг. Тэгээд хоёр дахь чухал анхаарах зүйл нь аль биесны хэрэгтэй газраас аваасаа гэж
бүх бүтээгдэхүүнүүдийг шүү. Зөвхөн арьс арчилгаа биш, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бүх зүйлийг албан ёсны хэрэгтэй газраас нь авах юм бол Хэрвээ та өөрийн арьсанд тохирох орц найрлагыг тодорхойлсон бол байгалийн гаралтай Q&A бүтээгдэхүүнээ захиалан хургуулад аваарай. за ингээд хамгийн сүүлд эцэстэн гэж хэлэхэд нүүр бодолтоос илүү эрүүл арьс, эрүүл суур, арьс хамгийн чухал шүү. Тийм болохоор арьсандаа маш сайн анхаарцгаагаарай. Араас нь нүүр бодолч юу.